Өнөөх эмэгтэй нь Илияхын хэлсэн ёсоор бүгдийг хийж, түүний гэр бүлийнхэн болон Илиях бүгд олон хоногийн турш хоол ундаар тасарсангүй. Учир нь Илияхаар дамжуулан мөнхийн эзний хэлсэн ёсоор бэлэвсэн эхнэрийн савта гурилж дундарсангүй, домбтой тосч дууссангүй ажээ. Хаант улсын дээд 17-гийн 15-аас 16. Зерфат хотын бэлэвсэн эмэгтэй энэ үйлдэл болон мөнхийн эзний зарлигаараа дамжуулан хэлсэн үгэнд итгэж найдснаар гэр бүлээ өсгөлөнгөөс аварч байгаа. Энэ түүх нь итгэхийн аргагүй байдалд орсон ч гэлээ. Зөвхөн мөнхийн эзэнд итгэж найдан түүний үгийг дуулууртаа дагаж чадсанаар мөнхийн эзнийхээ элбэг хангалуун байдал болоод ивэл өрөөлөгч авах хэрэгтэй гэдгийг бид харж болдгоо. Бага зүйлч мөнхийн эзний хувьд ямар их үн цэнтэй байж болохыг харуулдаг. Мөнхийн эзэнтэйгээрээ. Мөнхийн эзэн минь ээ, биднийгээ танд итгэж найдан өгөөмөр байж таны төлөвлөгөөг биелүүлэхэд өдөр бүр туслаач. Есүсийн нэрээр гуйж байна. Амен.